За англи хэлний day off. За эсвэл off day гэсэн энэ хоёр үгийн ялгааг суралцъя. Day off болвол миний ажилдгүй өдрийг бид нар day off гэж хэлдэг. За жишээ нь tomorrow will be my day off. Маргааш миний амралтын өдөр. Эсвэл Saturday and Sunday are my day off. За тэгвэл хагас сайн бүтэн сайн миний амралтын өдөр. Ажиллах ёсгүй өдрийг бид нар day off гэж хэлдэг. За харин off day болвол миний төлөвлөсөн шиг болоогүй өдрийг бид нар off day гэж хэлдэг. За жишээ нь I had off day at work because everything was mess. За ийм утгаар миний төлөвлөсөн шиг байгаагүй, таатай өдөр байгаагүй бид нар off day гэж хэлдэг. За хоёрдугаар off day болвол бид нар байнгын хийдэг үйлдэлээсээ нэг өдрийн чөлөө, хоёр өдрийн чөлөө авахыг бид нар off day гэж хэлдэг. За жишээ нь I'm gonna have off day from my diet plan today. За тэгвэл би өнөөдөр одоо хоолны тэглэмээсээ нэг өдөр өөрөөр байлаа гэсэн санааг илэрхийлж байна. За ингээд эцэст нь базаад хэлбэл day off болвол бид нар ажилдгүй амардаг өдрийг day off гэж хэлдэг юм байна. Off day болвол хоёр онцлогтой. За миний төлөвлөсөн шиг байгаагүй таатай биш байсан өдрийг бид нар off day. За эсвэл off day болвол одоо ми байнгын хийдэг үйлдэлээсээ нэгээс хоёр өдөр чөлөө авахыг off day гэж хэлдэг. За ингээд хамтдаа суралцъя.